намайг тайвшруулаа түүний хайрыг түгэж бусдад үйлчилнэ би Христийн шапилээ хизээч түүнээс урвахгүй те үнэн мөн амбилээ хүчатлыг надад өгнө би дэлхийг гэрэлтүүлнэ түүний хайр биднийг чөлөөлнө би Христийн шин одоо хүснээрээ шашингааш хэрэгтэй. Тэгээд бүгдээрээ яг хүсэл мөрөөдлийнхаа дагуу ингээд нэгдээд цуглаж байгаа зөндөө төвхтүүд байгаа байна гэдгийг ойлгосон. Зохион байгуулалт маш сайтай байсан. Түүнээс гадна хүүхдүүдийн тэр баяр баясгал инээд тэр бүхэн надад үнэхээр гайхалтай санагдчих тийм үстэй. Хүслэн үнэ хийж байгаа да. Үнэхээр гайхалтай байсан шүү. Target approaching from the east. Сарайлаг агуулгын бүгдээ ургаалсан хүн хязгаарч баярлах. Дараа нь хэдүүлээ нэг зөвлөгөөтэйгээ хамт нөгөө нэг тухайн хугацаа хичээд тэгээд өгөх байсан. This year we have almost 550. Yeah, let's clap. I said, I can be a good husband. I can go to the Louvre Museum. So I go to the Louvre, we see all the cool stuff. An hour and a half later, we leave. Тэгэхээр ер нь бол гэрчлэлтэй хүүхдүүдийн маань гэрчлэл илүү хөгжигдсэн байх гэж бодож байна. Зарим анх удаа ФСОд явж байгаа хүүхдүүд бас шинэ гэрчлэлтэй болсон байх гэж бодож байна. Дэлхий бүхлээрээ мөрөндөө чин дарах минь дэндүү хурдан хаар сүдэрлүү би махбат нөгөөний сатан чи би махбат байхгүй учраас би махбат руу маань дайрч байгаа байхгүй санагдаа эдгээр бүх зүйл чамайг Thank you for letting us come to FSY. It was awesome. За дараагийн суралцах ёстой газар бол мэдээж Brigham Young-ийн Хавай дахь их сургууль. At BYU Hawaii, we're really excited to host you there, to come and have you study with us. The students, the youth here in Mongolia, they're very competitive. Of anything is great for the youth of Mongolia.
Thank you. Бид нарт ингээд хүмүүс ирээд хичээл цагаа тэрэн дээр нь ингээд амар урам зориг өгсөн зөндөө юмнууд авч сонсож аваад баяртай байгаа. Ирээдүйд магадгүй ингээд бас ингээд номлолгоораас ч юм уу эсвэл ингээд бас юм сумын сургуульд очиод ингээд хамт ингээд хүмүүс тацаад явах хүсэж байна. Аха эхний хэд өдөр амар халуун байсан. Тэгээд дараагийнхаас нь болохоор ингээд амар бороо ороод унсан. Тэгээд манай өрөөнийхөө ингээд хоолныхаа ямиг дуусгаж байгаа. Is we ate at all the best restaurants in UB, but the food here at FSY was the best food I've had yet. Тэгээд FSY маань 18 настангууд ер нь их номлол гаргах хүсэл эрмэлзэлтэй болсон байгаа гэж бодож байна. За та яг одоо номлол гаргахад хэр бэлтгэлтэй байна? Залуучуудаа зармыг нь харахгүй шүү. За байж гараа. Бигас бодох хэрэгтэй те бас дунд чинь орох гэдэг байгаа байхгүй юу? За 375. Окей, баярлалаа. Тийм ээ, бид нэр хүүхдүүдээ багаас нь эхлээд номлолын тухай ярих хэрэгтэй. Тэгэхдээ дараас нь жоохон буруу яваад байгаа. Зүрх сэтгэлийн минь мандалт Зэрлэг өвсөх урагчээ Зэрэг гарган цэвэрлэхээр шийдлээ Зүлэг ногоороод Сарнай цэцгэс дэлгэрчээ Зүрхэндээ шинээр төрж найдварыг тэлээ Зөвлгүүд цас орсны дараа хүүхдүүд ингээд бүр амар цаснд гүсэн бүр тэрэнд ингээд үйлчлээд тэгсэн хэрнээ битэд юусоо өвдөг үү? Тэрийг би бас бүр амар том ажил гэж харж байгаа. Тий, өмнөх бороо орох өдөр бид нэр жоохон даарсан. Тэрэн дээр бүгдийнх нь хоолой жоохон үтсэн байх гэж бодож байна. Тэрний дараагаар болохоор тэр цастай өдөр сар шуурж яхад бүх зөвлгүүд маань ингээд хүүхдүүдийнхээ чамдамыг ингээд тавчтай зөөхөн зөөгөөд гуталтай зөөхөн зөөгөө гутал нь ороод тэгэхээр тэгж яхад бидний нэгэн ч хоолой нь өвдөөгүй, ханаа түрээгүй. Энэ үнэхээр аюу том ажилласан гэж байна. Би оролцоход бол ер нь хамгийн гол эрдэнэс нь авиас шоу байсан л та. Ааха. Авиас шоу үнэхээр гоё байсан. Тэр хөдлөгч хоёр ах.
Маргааш би заагүй болчих. Тэр үед яагаад заагүй болчихдаг байсан? Одоо бодоод олдоггүй. Оройн тойрог бид нар хийдэг байсан. Тэр оройн тойрог дээр бид нар бие тэгээ маш дотон тэгээд маш зугаатай хөвгчлөлтэй өнгөрөөдөг байсан. Тэгээ амар их юм сурсан. Ер нь бол би амар анги дарга хөөцөх дарга нас байхгүй. Тэгээ амар хариуцлагатай үед сурсан. Гэр бүлийнхээ амарцсан түүхийг хөтлөх ёстой. Тэгээд мөн ариун сүм барихын төлөө ер нь хүм бүр дор дорноо ингээд ариун сүм хурдан баригдасаа гэд залбаарай гэд. Is there anyone who just finished it? The OPC So we don't know when the walls of the temple will be dedicated to us. Okay. So the most important ingredient to build a temple is names. За ариун сүмийг барихад хамгийн чухал орцсон нэрнүүд юм аа. Is there anyone who just finished it? Тэгээд ерөнхийдөө бол намжлагаас битгий яагаарай л гэж уриалмаар байна. Тэгээд намжилж байгаарай, байнга намжилж байгаарай. Дуудлагатай болоосаа гэж хүсэж байна. Дуудлагатай болснороо танд сүмдээ явах илүү их шалтгаан үүсдэг гэж юу ойлгож байгаа сүүлийн үеүүдэд сүмдээ илүү төвтэй явж дуудлага аваарай гэж хүсэж байна байлаа. Зүрх сэтгэлийн минь мандалд зэрлэг өвсөх орчээ зэрэг гарган цэвэрлэхээр шийдлээ Зүлэг ногоороод сарнай цэцгэс дэлгэрчээ зүрхэндээ шинээр төрж найдварыг тэлээ Тинцээд бүхнийг аврагч гэрлийг олоо Гонцон цэцэг симэн дээр тусч амьдруулаа Мөн хэмин уснаас би очерослаа Төргөлөө. Их тав. Чипон гэрдэгэрдэ чиний үнцэн болэрхэм чи үнэт бүтэ чиний гэрэл бидэн дүгнэ чиний зовлон бэршэт бүр чамайг бүр хүчтэй болно чи үнэт төлөө төсөн чи болэрдэ Христийн шапилээ. Залуустай хандаж хэлэхэд. Номдоо.